За өнөөдөр би та бүхэнд мөлхөн өмд оёхыг харуулах гэж байна. Яг гэвэл нэг олон шавнар маань нялх жижигхэн хүүхдүүдтэй байгаа. Тэгэхээр бас хүүхдүүдтэй өмд худалдаж авахгүйгээр өөрсдөө оёод өгвөл бас зүгээр юм уу? Тэр нь бас эрүүл мэндэд нь хүүхдийнх нь эрүүл мэндэд хэрэгтэй юм уу? Мөнгөнд нь хэм нэлттэй юм уу гэд яаж оёхыг нь харуулъя гэж бодож байна. За өмдөө бас жоохон өргөн эсгэх хэрэгтэй. Учир нь хүүхдүүд памперс өмсөх шаардлагатай учраас бас хэтэрхий нарийнхан өмд бол бас таарахгүй. Тийм учраас жоохон өргөн эсгүүл зүгээр баха. Би чинь хайчаа мартцсан байгаа юм шүү дээ. За жижигхэн хайчаар хайчлаад байсан чи би хайчаа мартцсан байсан биш үү? За би ингээд ер нь бол 2 өмд дэсгсэн байгаа. За би бол 1 м 20 см даав авсан байгаа. $7,200 төгрөгөөр авсан. Метр нь ямар үнэтэйг нь бодож олоорой та нар. За ингээд нэг өмд маань бэлэн болно. За одоо харин өмднийхөө өсгий оймс хэсгийг нь яаж гаргах талаар нь тодорхой харуулъя. За яг уу гэхэлэр яг энд нь за ингээд яг оймс шиг иймэрхүү хэлбэртэй дугуйлаад эсэгч хэрэгтэй. За ингээд энийг 1 см 2 см хэртэй ингэж хайчлаад энэ бол өсгийнд гарах юм байгаа. За тэгэд яг уу гэхэлэр энийг ингэж авчна.
ингээд авчнаа. За тэгээд энэ давныхаа үүснээс яах вэ гэхлээр эндээсээ юм өсгий хайчлаад авчихнаа. Ойдлоо гаргаад жоохон иймэрхүү томхон цэрэг хайчлаад авчна. За ингээд хоёр үсгийг хайчлаад авчна. За ер нь бол ингэж ойно гэсэн үг. Ингэж ойно гэсэн үг. Тэгээд мөлхөө өмд болох юм шүү дээ. За одоо нөгөө талыг нь бас яг адилхан хэсэгчээ. За ингээд одоо үсгийн хэсгийг хайчлаад авчна. Ижлэхэн хайчлах хэрэгтэй. Хоёр өөр хайчилчих юм бол аимс нь том жижиг хоёр болчихно. Тэгэхээр энийгээ тавьж агаад нөгөө талынхаа хөлний нөгөө талынхаа хэсгсэн энэ одоо хайчилж авсан хэсгийг тавьж агаад хайчилчнаа. За одоо тэгээд энэ маань энэ дээр ингэж оюутна гэсэн үг шүү дээ. Ийм үсгий гарна гэсэн үг. За одоо ойж үзье. За мөн одоо энэ үсгийг баримжаалаад ийшээгээ нэг 2 см хэртэй ингэж сэтэлж өгөө. Тэгээд ингэ дугуйруулж байгаа. За одоо энэ үсгийн дээрээ харин яг яаж юу яагаад байгааг сайн харуулахыг бодъё. Нэг ойдлоор оёод байгааг харуулахыг бодъё. За энэ уул хэсгээ ингэж татаж өгч байгаа. За энэ хэсгийг ингэж болгоомжтой холбож өгнө.
За ингээд уул хэсэг нь ингэж харагдаж байгаа. За одоо ингээд хоёр юугаа нийлүүлээд ойчно. Хоёр тусдаа байгаа хэсгээ нийлүүлээд ойчно. За ингэж нийлүүлж оёхдоо хоёр амьсаа урагш нь зөв тийш нь харуулахыг анхаарах хэрэгтэй. За одоо хоёр хэсгээ нийлүүлээд ойчие. Тэгээд энэ салтаа хэсгийг ингээд хоёр дахин оёх хэрэгтэй. Яагаад гэвэл бас жоохон урагдах, хүүхдийн хөдөлгөөнд урагдах гэдэг учраас хоёр дахин ойж хэрэгтэй. За одоо хоёр дахин ойно гэдэг нь энд харагдчихэв. Тодорхой харагдчихэв. Одоо хоёр дахь өмднийхээ эрзэнийг нь оёх гэж байна. Яг ингээд өөрө гараараа нуглаад ойж чадахгүй бол эхлээд эндүүдчээд оюулаас зүгээр хаа. Яг ингэж нуглана гэдэг нуглаасараа эндүүдчээд оёороо. За ингээд хоёр өмд маань бэлэн боллоо. За одоо ингээд харуулъя. За ийм хөрхөн бэлэн болсон байгаа. За артал нь ийм оймстой. За ингээд хоёр өмд маань ингээд бэлэн боллоо.